Шарын сүрэнжав Тэнгэрийн хүү шүлгийн зохиолч, уншигч, уран бүтээлийн уялдаа холбоо хамаарлыг тайлбарлая. Шарын сүрэнжавын Тэнгэрийн хүү шүлэг нь зохиолчийн дотоод ертөнц, урлагийн мөн чанар, уншигчийн сэтгэл зүрхийг холбосон гүн ухааны өнгө аястай бүтээл юм. Тэнгэрийн хүүгийн дүр. Зохиолч өөрийгөө Тэнгэрийн хүү гэж дүрслэхдээ хүн төрлөختний дээд гарал, сүнслэг хүчийг төлөөлөн Тэнгэрээс ирсэн нэгэн хэмээн үзүүлжээ. Үүнийг урлагийн талаас авч үзвэл тэр энэ дүрээрээ яруу найрагч хүнийг ертөнцийн дээд ухаан, гоо сайхан урлагийн илэрхийлэл болгон харуулж байгаа юм а. Тэнгэрийн хүүгийн газар дэлхий дээрх аяллыг тэрбээр шүлэгтээ газрын охинтой гэрлэж нарны аягнаас цай уусан хэмээж хүний амьдралын зовлон жаргалыг гашуун дарснаас хэртэж ганхирлын орон дээр хөргөөж үтсэн хэмээн өгүүлж тэр баяр хөөртэй байгаа үеэ цагаан цасан дээрээс бодроход хөөцөлдөн эргэлж нааддаг байснаар дүрсэлсэн байна. Яруу найрагчийн үүргийг Тэнгэрийн хүү шүлэгтээ тэрбээр сэтгэлийнхээ аршаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан гэжээ. Энэ нь мууг залхааж бас хурамстын аянгаас гал могоо ташуурыг шүүрэн авч эртэгчний нурууг шалбороолгон залхааж явснаа хэлж. Муугийн гайг шившин хөөж бусдад ариуны гөрөн мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явснаа бас дурдаж. Эндээс харвал зохиолчийн үүрэг буюу уран бүтээлээрээ дамжуулж хүмүүний сэтгэлийг ариусгаж баясгах хүсэл тэмүүллийг нь олж харж болох юм. Уншигчид түүний уран бүтээлийг юу гэж үздэг байсныг зохиолч өөрийн бүтээл бүгдэд таалагдах албагүй. Зарим нь түүний үгийг үл ойшоодог байсныг шүлэгтээ нэг нь амтархан шимж байсан, нөгөө нь аяглан тамшаалж байсан, аана бас төргөж байсан гэж дүрсэлж. Гэсэн ч алинд нь ч би гомдоогүй хэмээн зовлон жаргалаар урлангаан бүтээж үнэн сэтгэлээ хүмүүст хүргэсээр байсан байна. Зохиолч ба уншигчийн сэтгэлийн гүрийг авч үзье. Зохиолчийн дотоод ертөнц бол үнэн сэтгэлээсээ бүтээх яруу найрагчийн онгод авьяасаа цацраахаж байна. Түүний уран бүтээлийн зам нь шүлэг, аялгау, үгийн яруу сайхнаар үзэл бодлоо дамжуулах чиглэлжээ. Харин уншигчид түүнтэй сэтгэлээрээ холбогдож учир утгыг нь ойлгож мэдэрч авахыг хүсээсэй гэж хүссэн байна. Уран бүтээлийн замаар зохиолч ба уншигчийн дотоод ертөнц харилцан нэвтрэх үйл явц энэ сэтгэлийн гүр болдог. Шүлэгт дурдсан морин толгойтой хуур. Энэ бол Монгол соёл. Зохиолч морин толгойтой хуураараа дамжуулан Монгол соёл урлагийн гүн утгыг илэрхийлжээ. Уншигчид тэр аялгаугаар сэтгэлийн дуудлагаа хуваалцаж байгаа мэт сэтгэл төрдөг бол үүгээр чинь би хурамс цэцгэн уйруулан хайлуулан дуулнаа хэмээн дуу алдсан нь түүний энэ морин толгойтой хуурн чингсэн яруу найраг нь бүтээл нь уншигчдад морин хуурын аялгау шиг гүн гүнзгий сэтгэл төрүүлэхийг хэлсэн байна. Тэнгэрийн хүүн Тэнгэр эцгийнхээ зүрмөлийн зур тэргэн зурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн бөгөөд Тэнгэр эцгийн сэрэгтэн зэрэг буцнаа гэдгийг явцын цагт морин толгойтой хуураар авахыг хүссэн. Энэ нь хуураар эцгээ уйруулан дуулууж үүлэн тансаг хур болон үргэлжид ивэж яруу найргийн хурыг буулгасаар байна гэдгийг өгүүлсэн байна. Эцэст нь өгүүлэхэд урлаг бол амьдрал. Энэ хоёрыг холбосон зүйл нь сэтгэл байдаг. Тэнгэрийн шүлэгт, хүү шүлэгт тэгвэл дараах гурван холбоо нэгддэг. Нэг тэнгэр газар хоёр, яруу найрагч ба оршихуйн холбоо. Хоёрт нь зохиолч уншигч хоёр. Энэ хоёрын хооронд татсан сэтгэлийн буюу шүлэг, уран бүтээл, үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Гуравт нь урлаг ба амьдрал. Үгийн яруу сайхнаар амьдралыг илэрхийлэх нь яруу найрагчдын эрхэм зорилго гэж хэлж байна. Зохиолчийн уран сэтгэлгээ Тэнгэрийн уудамд хүрэх мэт өргөн. Уншигчийн сэтгэл тэр дуу хүлээн авах сав мэт нээлттэй байдаг аж ахуй